Нилээн зөрчилтөөл хилцэж байна л да. Ер нь гэхдээ энд чи хүний амьдрах эрх зөрчигдөж байгаа учраас бид нар хариуцлах зөрчлийн тухай яриад байгаа шүү дээ. Тэгээ хүний эрх зөрчсөн юм бас хүний эрх гэж яриад иж болохгүй шүү дээ наач. Тийм учраас би энэ улс орныг эмх замбраагүй, бие биенээ үдсэн ядсан, дайсагнсан ийм орн болгочихгүй гэдэг зүгээр бас тийм болгоомжил байна л дээ. Одоо жишээлбэл ингээл эхлэх юм байна шүү дээ. За 300 мянгаас доош бол тэгэл ер нь энэ дэлгүүрүүд тун хэцүү олон доо. Тэгэл нэг нь хулгаалдаг, нөгөө хүнээс чи юуг авах юм? Ядуу хөөрхий годомж шахуу амьдарж байгаа хүүхдүүд юуг ч өгөхгүй ш. Тэгэл хулгай, жижиг хулгай бол зүгээр ерөөсө гэрлийн хурдаар тархаж эхэлнэ. Гэх мэт юм болж эхэлнэ. За тэгэл одоо энэ сургуулийн хүүхдүүдийг бол тэр танхаарал, дээрэмдэх энэ төр асуудал бол бөөр тэгэл ерөөсө хідэн төгрөгийн л асуудал. Тэгээ нөгөө танхаарсан хүүхд чинь төлөхгүй ш. Тэр одоо танхаарж эцэг юм баг хайр халамжгүй шахуу хүүхдүүд юуг төлөх юм? Юугээс төлөхгүй. Тим иргэд бас байгаа гэдгээ бид нар бодох хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ дээр бид нар цаашдаа одоо онц ноцтойгоор нэгээ үтгэсэн байхад бол торгуулаар л болгочих шүү дээ. Гэтэл өнөөдөр шоронд байгаа нөхөр гэрийн мэддэг таньдаг бүх хүнийг үтгэжээ сууж шүү дээ. Хүн амны нөхцөл хэрэг. Хүн амны хэрэгт гүтгэхэд хүнийг шалгахаас үндэслэл байхгүй шүү дээ. Гүтгэх гэдгийг бид нар иргэдэд мэдээлэл хүрээх гэж ингэж ойлгож болохгүй. Энэ бол маш ноцтой гадаад улс орнуудад хамгийн одоо дайсагналцал, үзэн ядалтыг бий болгодог ийм зүйл учраас тэр чинь эрүүгийн хуулинд байгаа шүү дээ. Тийм, тэрийг л бид нар ялах байсан. Зохион байгуулсан гүтгсэн этгээд ял авдаг байх шүү дээ. Тэхгүй болвол биш дээ. Одоо онц ноцтойгоор гүтгэж эхлэв шүү. Нэг нөхрийг нухчаал тэр захиалсан гэл тэгнэ. Шалгахаас өөр яах юм? Тэгээд дараа нь 2.5 сая төгрөг шүү дээ. Зүгээр түгэж байгаа асуудлыг бол харин зөрчлийн хуулиар бид нэр тэр торгуулийн хэмжээгээр нь яваад хэвлэл мэдээлэлтэйгээ зөв харьцаал явчих хэрэгтэй байхгүй юу? Гол буруут нь захиалагч, гүтгэгч өөрөө зайлс хийчих гээд байгаа учраас эн чинь ялгуу үлдчих гээд байна шүү дээ. Энэ амьдралд маш ноцтой үр дагаврыг авчрах хуулийг бид нар өнөөдөр хэлчихэж байгаа гэдэг үнэн. Ийм байдлаар бид нар энэ хуулийг гаргачих юм бол 7 сарын 1-ээс хойш зөв бидний одоогийн өөрсдийн зүгээр төсөөлж байгаагаар бодоход л нэлээд ноцтой үр дагаврууд гарах тийм шинж харагдаад байна шүү дээ. Жижиг танхаарал бол тэгэл ер нь та нар тэр хүний эрхийн комиссоос тараасан материалыг харсан баг тийм ээ. Одоо насан туршаагүй охидын хүчирхийлэл бол бүр 2-3 дахин ихссэн гэж байгаа шүү дээ. Хамгийн бага настай нь 2хан настай гэд бодлоо. Өөрийн эцэг 10 хэд, хойд эцэг нь 40 хэд. Тэгээ эрүүгийн нөхцөл байдал сайжраагүй байхад бид нар яагаад ингээл нэг тийм эн чи хүний эрхийн тухай яриад байна шүү дээ. Бид тэр 2 настай охины эрхийг хамгаалах тухай яриад байна шүү дээ. Шийтгэх ёстой шүү дээ. Гэтэл шийтгэл авахгүй байх нь бас хүний эрх гээд ингээд ийм хачаа ярьсаар хагаад энэ улс орон гэдэг юм чинь байхгүй болчих гээд байна шүү дээ. Сүүлдээ годомжинд явахад маш хүнд болно. Перу тийм билээ. Бүр ингээд тор мороор татаа айдсан тэр одоо баячуудын хороол нэг тусдаа нөгөө ядуучдын хороолоор нь битгий ороорой гэл ингээд дэлгүүртээ ороход хүртэл хүнээ ялгаж оруулдаг. Тийм л юм өнөөдөр Монголд бид нар бий болгох чиглэл рүү явах гэдэг шүү дээ. Энэ эрүүгийн хууль, зөрчлийн хууль гэдэг чинь бидний амьдрах эрхийг л хамгаалж байгаа зохицуулт болохоос биш. Хүний эрх зөрчсөн хүнтэй л бид нар хариуцлага ярих гэдэг асуудал шүү дээ. Тэгээ энийг хэдүүлээ нэг зөв ойлголцоод бас шийдэх ёстой юм дээр нь бас нэг төр байна да. Шийтгэхэд явдаг юм байхгүй бол төр тус гэдэг юм бол байхгүй болно. Тэгээд танхаарал давтна. Жижиг танхаарал бол бүр хавтгай болж эхлэх байхгүй да. Тэгээд ирэх үед өөртөө зовлонгоо ойлгоно. Ер нь гүтгэлгийн асуудал бол нэг эмэгтэй амиар л одоо бас хуулинд орж ирснийг та бүхэн санаж байгаа бох тийм ээ. Тэгээ эн чин давтагдах гэдэг шар сон цэцгэлэх гэдэг энэ төр гэдэг юмуудыг бид нар одоо бас жоохон бодож тал талтаа түгээх гүтэх гэдэг